Сайн байцгаана уу эрхэм өндөд найзуудаа, та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ подкаст маань шинэхэн дугаараа уламжлал ёсоор Баянгол зочид буудлын хойдолд байрлах The Corporate Улаанбаатар зочид буудлын 2 давхард байрлах The Chairman ресторанаас хүрч байна. За ингээд өнөөдрийнхээ зочныг та бүхэнтэйгээ уулзуулж байгаадаа маш их таатай байна. Миний хөндлөж явдаг уран бүтээлч юу маань одоо инх төр буюу бидний одоо дуудлагаар төрөө маань миний урилгыг хүлээж аваад хүрэлцэн ирээд байна. За төрөөдөө энэ өдрийн мэндийг хүргье. Сайхан хаварчж байна уу? Баярлаа. Тэгээд бас энэ подкастнда өрсөнд маш их баяртай байна. Тэгээ үзэж байгаа бүх үзэгчдтэй ч гэсэн энэ өдрийн мэндийг хүргэж байна. За сонь сайхан юу вэ? Та хэд маань уран бүтээл хийж гин үү? Бидний ямар тач байсан сая нэг бас нэг гадаадаар явсан тоглолтууд маань хийгдлээ. Бидний өөрсдөө уран бүтээлүүд хийгдлээ. Очсон газар болгондоо бидний өөрсдийн уран бүтээлээ дүрсжүүлсэн зураглалууд хийсэн байгаа. Тэдрийгээ бас цацаад эхэлж байна. Бидний бас дараагийн одоо энэ 2025 оноос гуулаад цаашаа хийгдэх бас төлөвлөгөөнүүд бас явж байна. Ишүүд байна гэж одоо ганц төмөрөөл байгаа үстэй. Бэкэ ч гэсэн байгаа л да. Манай Бэкэ маань Америкт байгаа гэр бүлийнхэн хамт тэнд бас сурч боловсроод ажиллаж амьдраад байж байгаа. Бид нар өөрсдөө бас хоорондоо холбоотой байгаа. Төмөрөө маань бас өөрийн хувийн ажиллаа хийгээд бас байж байгаа. Хажуугаар нь давхар бас уран бүтээлийнхээ ажлыг хийгээд давхар явж байна. За миний хувьд бол ер нь л уран бүтээлэл хийж байна. Нэрийг гişүүд гэснээс заавалчгүй нэг ярихгүй бол болохгүй нэг сэдв байдаг. Гэтэ 1994 он 94 болон 95 онд би санаад байна. Манай продюсер Баярхүү маань тайдаг ингээл дагуулж орж ирэл 195 дээр тийш үү. Өндөр нөгөө соёлын төвөргөний 10 давхарч шүү дээ. Тэгэл ийм амтлаг байна. Айгу авьяас тэгэл хөгжим бүжгийн хөгтүүд тэгэл танилцуулж ирсэн. Тэгэл би одоо санах нэлийн хитэн байсан юм даа энэ. Бараг 500 Фризон хамтлагч ер нь 1995 оны 3 сард ер нь байгуулагдсан. Анх бол байгууллагахдаа 5 оны байсан шүү дээ, тий. Заяа байсан. Манай хөгжим бүжгийн нэг ангийн хөгтүүд, манай Батцаяа, Хос баяр, би бэлгүүтэй. Тэгээ Ука байсан. Дүүрсэрний Ука гэж залуу маань байсан. Бид тав ерөнхийдөө яг эхэлж илаа. Тэгээд сайн мэдж байгаа дөө. Ер нь бол урлагийнхны хүүхдүүхийг бол тэгээд тэр тусмаа бидний үеийн хамтлаг дуучтай бол бүр гаргахгүй сайн мэдэх нь бол тааж. Одоо тэр хэд маань ер нь холбоотой байд юм уу? За Укатагаа бол холбоо байхгүй байгаа. Хосоо маань Америкт байгаа. Батцаяа маань бас нэг том компаниг удирдах ажиллаад явж байгаа. Тэгэл 99 оноос ч манай төмөр орж ирсэн шүү дээ. Тэгэл ер нь яг 3 оны бүрэлдэхүүнтэйгээр яг өдөө хүртэл ирлээ дээ. Заяа ихтэй гоё олоотой байсан шүү дээ. Манай заяа бол гоё болшгүй гоё олоотой шүү дээ. Тэгээд яг уу сүүлдний орсон хамтлагч perfect тий. Perfect хамтлагтай дуулж агаад тэгээд нөгөө мөрөө маань нөгөө бурхмостой дараа perfect хамтлаг маань. Тус хамтлагийн нөгөө баяраа гэл нэг залуу бас авьяастай залуу. Амар хоолойтой тий бас. Тий одоо намун гэдэг студийн тэр хэвээр байгаа юу? Бага. Эндээ ажиллаад байж байна. За тэгвэл танаа хуучвал тэгээд тэгээ анхны чинь одоо нэг бой бэнд хамтлагууд яг тухайн үед ч юм бол бой бэнд хамтлагийн давлгаа явж илаа шүү дээ. Маркетинг хүмүүжих дуулсан байсан мөрөө. Tag, Poison, Alpha One, Boys to Men гэдэг. Яг л тэрний улбаагаар л гарч ирж байсан. Тэгээ 95 6 оны үед бол ер нь баг нэг орцуулган гитарчтай гэдэг ажлын байр болгон бой бэнд хамтлагтай байсан шүү дээ. Жинхэнэ бой бэнд хамтлагийн давлгаа явж ирсэн. Тэгээ одоо яг тэндээс тэгээд хөөх хамтлагууд тэгээд байсан шүү дээ. Асаал унтарсан шүү тий. Би нэр урсгал гэлний хамтлагийг сандыг нэг амар гоё хит дуутай багт өргөл хүүхдүүд байсан. 5 модос сургуулгач. Урлаг бол сайхан. Тэгээд яг тэндээс л тэгэл эсэдүүлсэн гэхүү. Эсвэл одоо өөрсдийнхөө уран бүтээл хийгээд явсан гэхүү, Азууд гэхүү. Тэгэл хамтлаг дуучид болсон. Яг нь би бол боддгийн авьяастай ч байсан, чадaltaй ч байсан альва нэг уран бүтээлч ч юм уу дуучин хамтлаг ийм Азууд гэдэг байх хэрэгтэй юм шиг санагдав. Одоо ингэ бодглохлаар хувь тавилын Азууд нь тэр нь бас их нөлөөлт юм болов уу гэж бодож
Бид нар чинь яг анх фризон хамтлаг байгуулж байхдаа бол 3 байгууллагатаас өдний хүртэл 3 том багшийн нүүр үзсэн шүү дээ. Тэр нь ч бас бид нарт их нөлөөлсөн болов уу. Анх бол бид нар Челкандор хамтлагийн амраахтайгаа тэгстэй ажиллаж эхэлж байсан. Амраахаасаа бид нар чинь нөгөө тэр нэг арцаас олон 4-5 хүмүүсүүдтэй ч хоолоо нэг дор дуурна гэдэг хэцүү шүү дээ. Вокал болгоно гэдэг. Амраах бол яг бид нарт нөгөө вокалуудыг зааж өгөөд нэг компактны юм дуурахтай тэр үед ч юм бол 102.5 дээр л дийлэнх хамтлаг дуучдаа дуугаа бичдэг байсан шүү дээ. Нэг юм микрофон тойр зогсож байгаа бол нэг эндээс нөгөө юм дээр уншуулахдаа нэг хоолоогоо бичээл ингэж сөөлж бицээр агаал гаргадаг. Яг гаргасныхан дараа нэг жоохон тохироо хийсэн үгүй тэгэл фемер цацдаг байсан биш. Тэгээ амраахаас бид нэр яг тэр вокал гэдэг нийцтэй дуу аяар тэгээ хүн чадaltaй хоолойтой болно, зөөлөө хоолойтой болно. Энийг нийцүүлнэ гэдэг зүйлийг сурсан. Дараа нь болохоор яг манай продюсер бас багш маань юм байсан. Эдгээр мандлагын Хайнбат ахаасаа бид нар чи яг нөгөө дуулах арга барил гэсэн. Өнөөдөр Монголын ер нь бол нэг номерын бой банд гэж хэлэх юм да тий. Гэхдээ ер нь яг зүгээр Монголын хамгийн анхны бой банд хамтлагийг сүнслэг гэдэг л тий. Яг тэрний үг гэхээр бүжиглэн тий дуулна. Тэгээ бүжиглэх бол хоолоо салгал гэдэг. Тэгээ бүжиглэхээ стодсон бол тэгэл мандлаг Хайнбат ахаасаа бид нар ч үнэхээр дуулах арга барил суралцсан. 3 дахь продюсер багш маань хамтлагийн Чук ах маань. За энэ хүнээс бол фризон хамтлаг аялгау гэдэг үнэхээр сурсан. Тэгээд дууны аль хэсэг дээр нэмж дуул аль хэсэг дээр илүү уянгалгүй аль хэсэг дээр нөрвөлтэй нэг. Энэ л яг фризон хамтлагийн аз одон байсан бол. Тэгээд олон сайхан яруу найрагчдын олон сайхан гэлжтэн болно. Энэ ялангуяа Чук ахынхаа тэр сайхан аялгуулдаг дуунуудыг дуулаад ирсэн. Бүтэн цомог гаргасан. Цомог гаргасан Чук and Frison гэдэг. Тэгэл яалтчгүй тэгээд Чук ах маань ч юм уу Хайнбат ах маань өөр хамтлаг дуучтай бас хийж болох байсан. Гэтэл Frison хамтлаг манаас энэ яг бас ингээд үдээ энэ 3 том багшийн бас өдөртгөнөөр сургалт авьяас бэлгээс нүүлж аваа явж байна гэдэг слайд зоо. Сая ингээд тайд маань чичлээ гадаадаар жоохон монголчуудтайгаа очиж уулзлаа. Тоглолтоо хийлээ. Хаагур явсан. Бид нар чинь түрүү оны 2 сарын 14 онд өөрсдийн нөгөө тоглолтоо хийснээс хойшоо Солонгост 4 хотоор тоглосон. Австралид бас 4 хотоор тоглоод ирсэн. Тэгээ монголчуудтайгаа уулзаад гоё энэ хэсэг завсралж байгаад бас тоглолт хийнэ гэдэг чинь бас гоёосаа гадна сандардсан байлээ. Төсөөрсөн. Олон жил бас нөгөө тайсан дээрээ дуулаад явжсэн ч гэсэн тодорхой хэмжээний хугацаанд завсралчаад бас дуулахад бол жин том хариуцлага шүү дээ. Энэ дээрээс нь энэ хариуцлагаасаа гадна манай энэ сонсогчд үзэгчд маань бол үнэхээр одоо боловсралтай өөр болсон. Мэдрэмж нь ч гэсэн өөр болсон. Маш хөгжсөн. Бидний хүсэж байгаа зүйл, сонсохыг хүсэж байгаа зүйл, мэдрхийг эрмэлзэж байгаа тэр мэдрэмжид нь тааруулна гэдэг бол бид бас комбайк хийх бол бас өөр юм хүсдэг болсон юм шиг санагдсан. Одооний сонсогч нар үзэгчд одоо дуунаас гадна бас тайгс нэлийн юм хүсэж шаардаад байна. Тий. Мэдээж одоо нөгөө Frison хамтлаг тухайн үеийн байгуулагдаад явж исэн одоо 90 оны үе 2000 оны үеих шиг бас байж болохгүй болж байна. Бид нар ч гэсэн үзэгч сонсогчдын маань хувьд ч гэсэн энэ бол маш зүйтэй асуудал. Энэ үзэгчд маань өөрсдөө сонсож байгаа зүйл мэдээлэл авч байгаа мэдээллийн хэрэгслүүд хийж бас мундаг хөгжсөн тийм. Сонголт ихтэй болцсон. Тэгээ буцаад одоо тэр дурсамжийг буцаад өгнө гэдэг чинь өгөхдөө бас яаж өгөх вэ гэдэг чинь бол бас их л том асуудал байсан. Гэхдээ бидний бас үзэгч сонсогчд маань үнэхээр одоо фэнүүд маань гэх юм уу. Үнэхээр бас гой сайхан хүлээж авсанд бол талархаж байгаа та нартай маш их баярлалаа. Тэгээд дээрэс нь нөгөө дуу гэдэг чинь өөрөө
нөгөө дурсамжаа тээж явж байдаг. Нөгөө хүний мэддэг мөртлөө мартсан зүйлийг дахин сануулахыг л нөгөө дууны урлаг гэдэг байгаа шүү дээ. Тэгээд дуу маань өөрөө дурсамжаа агуулж яадаг. Дурсамж маань өөрөө дуугаа агуулж авч явж яадаг. Тэгээ энэ бүгдийгээ буцаад тэдэртэйгээ нэг одоо нөгөө цаг хугацаанд буцаж очиод тэр дурсамжаараа аялах бол үнэхээр сайхан байсан. Төрөө маань бас одоо амьдралынхаа нэгэн хэсгийг бас одоо гадаадд өнгөрөөсөн. Миний санджаар Англид нэг жоохон байж байгаад ирсэн тий. Тэгсэн бай Англид 4 жил байж байгаад ирсэн. Эх хооронд бас төрөө маань зүгээр суугаагүй. Өөрийнхөө хувийн уран бүтээлийг бол нэлээд хийсэн. За яг тэрэндээ тулгуурлаад өөрийнхөө хувийн цомгоож гаргасан. За тэгээд одоо яг хувийн юмаа хийж гин үү? Фризоноос гадна гоё өөрийнхөө сольны гоё дуунууд гарч гин үү? Уран бүтээл хийж гин үү? Санаа оноо. Би сая ингээд хоёлоо эхлэхээс өмнө бас нэг 5 өглөөлөө сууж хат. Энэ надад гоё мэдээлэл өглөөлдөө бас ийм пянз гаргах санаа даабал тий. Тэгээ Монголын сар улсын хөгжмийн зохиолчд, хөгжмийн найруулагчтай тэдний уран бүтээлийг шингээж ийм гоё юм хийж байгаа гэд. Тэрнийхээ тухай бидэнд бас нэг жоох хэрэв нууц биш бол ярьж өгөөч. Нууцлаад ах юу ах вэ? Ерөнхийдөө бол нэг 10 жил төлөвлөсөн. Нэг хүн болгонд хүрсэн үе үеийн тийм гоё дуунууд байна л да. Ямар дуунууд хүмүүсүүдэд хүрдэг юм бэ гэх нэг салсан нийлсэн гонсон дойсон хайсан хаягдсан ч юм уу. Энэ бүх дуунууд дандаа нэг уянгийн дуунууд байдаг л да. Тэгээ ерөнхийдөө нэг яг 1974 онд зохиогдсон хүлээлт дуунаас авахгуулаад одоо акшн киноны дуу Багт ойрын амтлагийн Мишель тэгээд одоо 225 киноны дуу Дитмийн дуунууд цэнхэрсадны туяа гэх мэтчлэн үе үед хүмүүсүүдэд хүрч исэн уянгийн дуунуудаар хийсэн volume 1, volume 2 гэсэн дабл тим пянз хийгдсэн. Юмхэд бол ковидын үеэс өмнөөс ахгуулаад хийгдэж эхэлсэн. Одоо энэ цомог маань бол ковидын жилтэйгээ тааруулсан бараг л 5 жил хийгдэж байна. Тэгээ ер нь бол нөгөө бичлэгийн дээд пянз гэдэг шүү дээ. Соронзон бичлэг. Тэгээ ер нь бол альва нэг уран бүтээлч хамтлаг бол пянз гаргана гэдэг бол тухайн уран бүтээлч өөрийгөө батлах одоо диплом юм уу та. Тэ. За намтлаг дуучин бол би одоо өөрийгөө уран бүтээлч гэж хэлж болно гэсэн диплом. Тэгээ яг ийм хоёр диплом хийгдэж байгаа. Тэгээ хийгдээд дууссан. Одоо энэ ондоо ерөнхийдөө яг хэвлэлтэнд хийгдээд гарна. Тэгээд пянзны дууралтын хамгийн чухал юм яг юу гэдэг вэ? Амьд хөгжим. Амьд хөгжмийн тэр нөгөө бас гитарын ч юм уу тэр нөгөө үйлчлэлүүд. Тэр үйлчлэлүүдийн яг бас нөгөө амьд хөгжим нөгөө пянзанд зориулаад амьд хөгжим хийчихлээр илүү нөгөө пянз гэдэг мөн чанараа илүү тодтогч үүсдэг. Тэгээ энэ нэг тийм пянз байгаа. Тэгээ тэр пянз маань утгагүй гарна. Бас фризон хамтлагийн маань бас өөрсдийн маань бас пянз хийгдэж байгаа. Оо за. Тэгэхээр энэ онд бол нэг амжил гэж байгаа шин. Амжчих юм бол 2 пянзны юу баяр хийх баха. Фризон хамтлаг миний бас тустай. Нийтдээ яг юунд бол пянзанд маань 200 түүний уран бүтээл болон хөдөлмөр хөлс шингэсэн баг. Тэгээ Монголын том хөгжмийн зохиолч, яруу найрагчид, соргисон хөгжмийн найруулагчид, хөгжимчид бүгд оролцсон юм уран бүтээл ба тэр байтугай бас жүжигчид хүртэл оролцсон. Тэгээ ерөнхийдөө энэ юугаа пянзандаа зориулсан уянга White Album гэсэн тийм нэг хоёр ангитай тийм нэвтрүүлэгч бас хийгдсэн байна. Яг хоо цаг хугацааны хувьд бол ер нь яг өөрийнхөө л цаг хугацаагаар явж байгаа. Гэхдээ бас нөгөө чанартай уран бүтээл хийхэд бол яраагүй мэт. Бас олон хэмиг шийтгэхийг хичээсэн амьд хөгжим энэ бол 95%-ийн одоо амьд хөгжим оролцсон. Студийн нөгөө давуу талуудыг ашигласан. Жишээ нь Анир студи гэвэл нөгөө утсан хөгжмөдтэй 20 оркестрийн хийлчид суудаг тийм давуу талтай.
ерөнхий гол юм бол бидстүүд дээрээс бидстүүд маань бол техник аюул сайтай. Тэгээ ковидын үед нэг бас нэг юм юу байсан гэхээр одоо нөгөө манай хөгжимчд маань бол бүгд нэг өөрсдөө home studio болсон гэртэй. Тэгэл хоорондоо ярилцаад нэг юун талаа одоо нэг сошиалууд нэг интернет хөгжсөн байгаа байлаа. Тэгээ тэрүүгээрээ ингээд хөгжмөдөө шидэл ингээд хийж исэн. Тэгэхээр нөгөө хүн болгоно гэртэй байсан шүү дээ. Тий, хоригдсон. Тэгэхэд нэг давуу тал нь юу байсан гэхээр сонсчвал энэ биш байна чи энийг ингэчүүл яасан тэгвэл ингэчүүл яасан гэдэг. Яг ковидын тэр нэг хүндцэн үеийн нэг жоохон давуу тал болгож алсын зайнаас ажил сурсан байж сурцгаасан. Тий. Тэгж гаргасан байгаа. Дээрээс нь нөгөө таац сайн мэдэндээ олон хамтлаг дуучид бол 102.5 болон танд өөрийнхөө цомгийг бэлгэлж байсан. Тэр цомгон дээр бас бид нар ч гэсэн байсан алдаал. Тэр цомгон дээр юу харагдав гэхээр хүний бүтэн нэрээр нь бичдэг. Өөр нөгөө юугаар никнеймээр нь явдаг. Нөгөө цолгон шин байдаг. Тэгээ ерөнхийдөө бол түрүүн танд харуулж байсан. Тэр нөгөө 60 хүний зураг бүрэг байлаа шүү дээ. Тэрэн дээр бүр авгийг нь цолгон шин тайм ингэж хийсэн. Тэгээд цомогт орсон пянцанд гарч оролцож байгаа плакат байгаа л да. Дууны үг бас бичсэн. Тэрэн дээрээ хэдэн цохиогдсон энэ ямар үед ингэ хийгдсэн. Тэгээд тэр бүх юутаа нэг хөгжмийн найруулагч гитарыг нь тоглосон. Бөмбөр басыг нь тоглосон. Бүгдийг нь ингэ бичиж гаргасан. Тэгээд яг тэр бас их л олон хөдөлмөрлөл болд юм байлаа. Зарим нэг нь нөгөө жишээ нь интернет зүүн мэдээллийн сувгуудаас авахлаар авг нь буруу байдаг ч юм. Цолгонч нь буруу байдаг. Энэ бүгдийг ингээд цуглуулна гэдэг чинь бас хөөрхөн цаг хугацаа авдаг. Тэгээд ер нь бол энэ ганц манууын white album цомон гарлаа гэдэг хойж үе тэгээ гарын авах цагаан судрал болох багтаа л гэж бодоод байгаа. Энд ингээд одоо жишээлбэл бидний дунд амьд сэрүүн байхгүй байгаа хүмүүсийн ч уран бүтээлүүд их шингэсэн байгаа. Тэгээд гэхдээ ер нь ийм байлээ. Би одоо ингээд бодоод тахад энэ түрүү нөгөө танд хэлжсэн ямар дуунууд дандаа хийх болт юм бэ? Салсан нэлсэн гонсон дэнсэн хайсан хаягдсан дуунууд. Тэгээд тэр дуунуудыг яг яадаг юм бэ гэхлээр би нөгөө дуучтай бүр илүү хайртай болсон шалтгаанаар ярих гэдэг. Тэр нь яг юу юм гэхлээр аль нэгэнд хайсан ч юм уу, хаягдсан ч юм уу нэг яруу найрагч явж байгаа нэг юм цаасан дээр чөлгээ буулгаад жишээ нь юу гэх чинь миний нэг хэсэгтэл ч юм уу эсвэл өөр нэг бороотой яаж бич юм ярьлаа ч юм. Тэг бичээд өөрөө чөлөөлж тийм. Тэнгуут яг л адилхан нэг бас нэг амарсан ч юм уу эсвэл яг тийм мэдрэмж авсан хүн л тэрэнд байна штэ. Тийм тэгээд тийм аяа хийчдэг. Тэгээд аяндаа болгочлаа бас өөрөө чөлөөлж. Дуучид маань яадаг вэ гэхээр нөгөө яруу найрагч энэ тэр зовлон баруун мөрөн дээр хөгжмөө битсэн үний зовлон зүүн мөрөн дээр аваад тэгээд тэрнийг май шиг дуулт юм. Яаж би чамгаа ярьлаа. Ялтам нурлын юм ноохгод сална гэж хэлгээд байгаа юм байна. Сандаа гэсэн юм байна. Тэгээд яг ингээд дуулаад ирлээ хүн нөгөө монголчууд дийлдэг хамны бэлгэж тийм бэлгэж шүү дээ. Гэтэл яг тэрэн дээрээс нь авахлаад үг өөр амьтай нэг үг нэг амьтай бол 100 дуу өөрөө 100 амьтай байдаг юм. За тэрнийг нь аваад зүгээр хэдэн мянган удаа давтаад болчихлаа. Өстөө өрхий нөгөө дуучид маань болон би ч гэсэн явна шүү дээ. Дуучид маань бол бид нар бол өстөө нөгөө дуусан дууныхаа зөвлөс тулсан юм захиас л юм байна лээ. Тэгээ энийг бүр энэ нөгөө уян white album хийж байгаа гэдэг чинь 30 дууран бүтээл хийж байгаа. Тэр болгоныг хийхэд юу амар тэр л амар хэцүү. Үнэхээр яг дуу өөрөө 100 амьтай. Үнэхээр муу юм байна. Үг өөрөө нэг амьтай гэдэг. Дуу 100 амьтай гэдэг. 100 тэр амийг ингээд шивүүлж штий. Тэр л юу басан. Гэхдээ ямар ч байсан Монголын сороорсон үнэхээр хүмүүсүүдэд бүлийн зөвшөөрөгдсөн. Бүтээл гэж хэлж болохоор тэр уран бүтээлийг дууссан бол их баяртай байгаа. Хариуцлага шүү бас амар. Тэгээ одоо тэнд чинь дөрөвний таны хэлдгээр бол нөгөө борхон болсон уран бүтээлчдийн. Тэгээ бид чинь бүр гэр бүлийнхэнтэй уулзж байгаа, өөр хүүхдүүдтэй уулзж байгаа.
уран бүтээлээ хийгээд одоо явж байгаа уран бүтээлчтэй хөгжмийн зохиолч, яруу найрагч бүх хүмүүстэй уулзж байгаа. Тэгээд яг нөгөө зохиогчийн гэдэг зүйлийг бол илүү сайн баримталж гаргахыг хичээсэн, хийсэн. Тэрэндээж бас хүрсэн. Тэгээд энэ цомог маань гаргахлаар одоога уран бүтээлчд маань пянз гаргаж байгаа үнэхээр давуу талтай тий. Тэр уран бүтээлчдээс тутахааргүй магадгүй жоохон илүү ч гэж хэлж болох байх гэж жоохон өөртөө бардна гэнэ. Зөөж. Тийм пянз маань гарч байгаа. Одоо ингээд сая ингээд бит хоёрын ингээд ярианаас бас зах зугс ингээд сэжүр гараад ингээд цохоогод унлаа л да. Одоо энэ орчин цагт ингээд хүний оюуны өмчийг маш их ингээд хамгаалдаг болсон цаг үе ирсэн. Танаа дуунуудыг би танаа хамтлагт дээр л ярил л да. Танаа дуунуудыг одоо ингээд шинэ үеийн залуучууд каверлж дуулах. За мөн одоо мөнгө олдог байгууллагууд энийг одоо олон нийтэд тоглуулах. Би караокегээр дурсал л да зөвхөн наад тод жишээ. Та нар яаж хүлээж авдаг вэ? Яг нь нэгт бидний уран бүтээлчдийн одоо эрхийг хамгаалах хоёр том байгууллага Монголд байгаа л да. Нэг нь дуу бүтээгчдийн үндэсний холбоо, нөгөөх нь болохоор Москап гэдэг. Тэнд тодорхой өөрсдийн уран бүтээлүүдэд одоо юу асан бүртгүүлсэн бол бидний бас эрх ашигыг хамгаалж яддаг. Нэгт хоёр дэх юм бол хөгжмийн зохиол дуу гэдэг ч өөрөө гурван тулгын юм дээр явж байгаа шүү дээ. Чулуун дээр хөгжмийн зохиолч, яруу найрагч, уран бүтээлч. Ерөнхийдөө бол ховлох юм бол энэ гурвын нийтэд нь 100% гэж үзэх юм бол хөгжмийн зохиолч, яруу найрагч хоёр дагуу хэрэгтэй байдаг. Тэгэхээр нэг 90%-ийг хөгжмийн зохиолч, яруу найрагч хоёр маань хувааж идэг мэдлэн. 10% бол бид нар нөгөө ашиглах хэрэгтэй. Бид нар хөгжмийн зохиолч юм уу, хөгжмийн зохиолчтойгоо хэрвээ тохиролцоонд хүрсэн нөхцөлд бид нар өөрсдөө уран бүтээл одоо бид ч ашиглах хэрэгтэй байгаа шүү. Тэгэх юм бол эзэмших хэрэгтэй болох давуу талтай. Нөгөө талаас одоо нөгөө 90-ад он 2000 оны эхний бодох юм бол нөгөө дураараа дөрөвдгөөс юм одоо байхгүй шүү. Зэгцэрсэн үү? Зэгцэрч эхэлж байгаа. Энийг маань ч гэсэн одоо нөгөө дуу бүтээгчдийн үндэсний холбоо тэгээ соёл урлагийн газраас авахгүйгээд Москапынхан маань ч гэсэн хэрэгжүүлээд эхэлсэн. Тэгэхээр ер нь альбоо өмчний дотроос хамгийн том өмч юм бол оюуны өмч шүү дээ. Тийм шүү дээ. Тий. Оюуны өмч маань өөрөө өвлөгддөг, үнэлэгддэг. Яг үнэ. Тэгээд цаашаага бас яаж явах вэ? Энэ маань өөрөө бол тэгээд өөрийн үр хүүхдтэй аж зээ одоо 30 хэл цаашаага өвлөгдөл явна шүү дээ. Гол нь нөгөө хүний тэр уран бүтээлчийн хийсэн гэдэг нэр их чухал. Уран бүтээл маань ч гэсэн өөрөө насжилтаараа ингэж явахлаа чухал. Тэгэхээр нөгөө уран бүтээлч нөгөө бас нэг юм л орчих гал юм да. Уран бүтээлч яхахлаа нөгөө агуу хүн авьяастай хүн, агуу хүн, суут хүн гэдэг байх уу гэдэг нь уран бүтээл өөрөө тодорхойлоод явчихдаг. Зураач ч байсан, яруу найрагч ч байсан, хөгжмийн зохиолч ч байсан, уран баримлч ч байсан. Яруу найрагч байсан. Тийм. Тэгэхээр нөгөө манайхан нөгөө 60-наар ярихлаар 60-наар одоо тодорхойлдог шүү. Авьяастай үнийг маань болохоор 160-нд олонд танигдсан уран бүтээлээ өргөчихсөн хүнийг хэлээд байгаа. Тэрний эрх ашигыг хамгаалдаг нь мөн л манай дуу бүтээгч үндэсний холбоо Москап гэдэг уран бүтээлч эрхийг хамгаалах төв маань бас хариуцсан явж байгаа. Энэ бас дахиад өвлөгдөв. Ахын хүн гэдэг яхахлаар за бидрэл авцгүй байна. Нин чин авьяастай 160, агуу нь нэг 10-60 ч юм. Тэгээ агуу хүнээс цаашаа суутан болоход бол 160 ч байдаг. Энэ цаашаага ингэж явах том эхлэлийн дундаасаа хулгаалагдахгүй, нэр нь өөрчлөгдөхгүй. Энэ байх бүх юмыг л одоо нөгөө уран бүтээлчдийн эрхийг хамгаалах төв маань хариуцаад явж идэг. Тэгэхээр нөгөө таны хэлдгээр бол уран бүтээлчийн тухайн одоо коверлох уу эсвэл үнэхээр уран бүтээлчээс нэрхийг аваад дуулах чаа эдгээр дээр бол аль алинаас нь 10% эрхтэй байсан уран бүтээлчээс ч гэсэн хөгжмийн зохиолч, яруу найрагчаас нь ч гэсэн тодорхой хэмжээний зөвшөлтөд хүрсэн, тохиролцоонд хүрсэн байж ижил аавна л да. Яг нь дэлхийн нийтээр бол коверлохыг бол хүлээн зөвшөөрдөг
боловч одоо coverлахтаа хүртэл бас нөгөө тодорхой хэмжээний эрх авдаг болох гэдэг шүү дээ, болж шүү дээ. Саяхан гэхэд чинь одоо шинэ жилийн үеэр emotion-ийн маань бас нэг уран бүтээл хийгээд coverлаа. Энийг нь дуу бүтээгчдийн үндэсний албаны тэргүүн чинь манай сүн самтлагын л байна шүү дээ. Лавга маань бас эрхийн нөөцөлтөд тодорхой хэмжээгээр авч өгсөн юм тохиолдлооч бас байна л да. Тэгэхээр Монголын уран бүтээлчид дэлхийд гарахын нэг том эхлэл нь яг юу юм бэ гэхээр нөгөө эрхийг хамгаалах төв. Яг тэгэхээр та одоо жишээ нь Японы уран бүтээлч одоо байжгаад жишээ нь Фризон амтлах уран бүтээлийг яхачвал та хамтлагтай болоо хөвөнтэй харьцах болов. Яг үнэ. Тэгэхээр яг зөв голдролтой ороод явж байгаа. Лавга маань ч гэсэн одоо Москвын тэргүүн яруу найрагч Хүрлбаатар ах маань ч гэсэн энэ дээр маш том ажлууд хийж байгаа. Тэгэхээр одоо уран бүтээлчд маань бол сайхан цаг юм л ирсэн тий. Ашиг. Энийг бол бас хүндэхгүй болохгүй. Би ер нь зочдоосоо бас энийг өөрсдийнхөө сэтгэлийг товчоор хилээдэг гэж маш их гойд юм л да. Яг л хурц тавигддаг асуудал. Одоо өнөөдөр энэ сошиал сувгууд одоо чиний хэлдгээрээ ингээд маа гэдэг ингээд гарт нь зүүн баруун нарын мөнгө өгөхгүй ч гэсэн цаад далдуур цаад агуулгаар бас ашиг орлого хийж байгаа шүү дээ. Тэр чинь бас хандлт авж гин, нэр хүнд нүсэж гин гэдэг ч юм уу тийм. Тэр үднээсээ бас нэг. За энэ дээр бол зохицуултууд орж ирж байгаа юм байна шүү. Өө өстө мундаг ажлууд хийгдэж байгаа. За тэгээд бас нэг зүйл асуухгүй бол хүндэхгүй бол болохгүй. Зөвхөн би чи нэг асууж байгаа юм биш. Та нараас зөндөл хүмүүс асуудаг баг. Та нарын үеийн хамтлагаас дээш одоо манай Ахмад үеийн хамтлаг төдийлөн нэг юм итэвхтэй бус байна л да. Нэг хуучны дуунуудаа л ингээл уртаас нь хойшоо хойноос нь урагшаа ингээл өнгөйсийг өөрчилсөн бол амилуулж ингээл дуулаад байна. Одоо энэ тийм та нарын оролцож байгаа ивент эднэр ингээл анзаараад байгаа. Та нарын аль босны сувгийг хараад байгаа. Шинэ юм ингээл төдийлө орж ирэхгүй байна л да. За би Фризон хамтлагийн хувьд тулгуурлаж ярив. Хоёр маань тайд маань ер нь одоо энэ шинэ уран бүтээл хийх юм уу, хийхгүй юм уу? Хүмүүс бас та нараас их л асуудаг баг. Би бол сонсогч хүний үднээс асууж байгаа шүү. За. Шаардлага байна бас. Яг аль нэг уран бүтээлч хамтлаг дуучин бол урын сангад хэлжилээвэл шинэ уран бүтээл хийжилээвэл удаан ч гэсэн. Тий хэрэгтэй л дээ. Үзэг сонсогчд маань ч гэсэн бас маань шинэ уран бүтээл хийж гин үү, яаж энэ гаргачихжээ гэхлээр бас нэг гоё л доо. Гэхдээ одоо бидний та бол нэг юугаар Facebook бол Фризоны пэйжээс харсан баг. Анхны өчрөлт бол та мэднэ. Тий. Бид нар тухайн үед дуулаад яг нөгөө зүйдний дагин шиг юм уу? Миний л бүсэг салхил арчин шиг олон дуулаагүй байхгүй. Тэгээ энэ дууга гаргахад мэддэг хүмүүсүүд нь мэдж байгаа. Мэдгүй хүмүүсүүд бол шинэ дуу. Тэг яг хуу сонсогчдын маань энэ тэнд очиж бид нар шинэ уран бүтээл шинжээсээ хөлбөрөөр дуулдаг. Дуулахлаар сонсогчдын маань хүсдэг юм юу гэхээр та нар маань энийгээ дуулаач, энийгээ дуулаач гэдэг болохоор нөгөө дуу маань нөгөө тоолохдох нь баг бол явчихж байгаа. Тэгээ эндээс яг нөгөө одоо бид ч гэлтгүү ер нь хамтлаг уран бүтээлчд маань ярилцдаг юм нь юу байна вэ гэхээр шинэ юм гаргахлаар баг хандлттай үзэлттэй байна. Ер нь хуучин дуунуудаа илүү төлхөө хийх юм бол их зүгээр юм байна гэдэг юм явчихад байгаа. Гэхдээ таны хэлдэг бол зөв. Бид шинэ хуучин уран бүтээлээ ч гэсэн хувцсыг солиод ч гэсэн те шинжилээд ингээ гаргах нь хэрэгтэй. Хажуугаар нь бас шинэ уран бүтээлч хийх хэрэгтэй. Аль нэг уран бүтээлчийн хувьд бол уран сангад хэлхэл чухал байгаа юм чи. Яг үнэ. Тийм. Тэгээ түрүүний таны ярен дээрээс энэ ер нь жоохон итгэх муутай байна уу гэдэг л яригдаад байгаа. Тэгэхээр энэ дээр ерөнхийдөө бол нөгөө манай яг одоо бидний үеийн уран бүтээлчтэй бас алдаач бас байгаа. Нэг олон жилийн өмнө намайг өөхт байхад үед шүү дээ. 2000 оны үед юм эсвэл 99 он 99 оны сүүлд нэг хөтлөгч надаас асуухгүй. Ямар хүнийг уран бүтээлч гэдэг юм бэ гэж асууж байгаа. За.
жоо дөнгөж хамтлаг байгуулж байгаа хөгчид тэр яаж хариулж чадах юм. Гэхдээ хүний ингэ тархинд үлдчихдэм бил. Бид тэр чинь олон жил бодсон. Тэгээд тэгж жаад нэг англид байж хатаа гинт хариулт байна. Энэ юм биш. Ямар хүнийг уран бүтээлч хүн гэдэг юм бэ? Дээд үедээ үнэлэгдсэн. Дунд үе юу өөрийнхөө үед хайрлагдсан. Доод үедээ хүндлэгдсэн нөгөө л уран бүтээлчлэг юм бэ. Миний л ойлголт шүү. Тэгээд та нэг анзаарч байгаа бол бидний дөнгөж гарч ирж явах үед бол бид ч доод үе л шүү дээ. Дунд үеийнхэн бол Тайван Батах гэдэр байлаа. Тэгээд дээд үеийнхэн гэх юм бол ах нар болоод ичнэр болоо ингэ. Гэтэл яг энэ дунд үеийнхэн Тайван Батах одоо энэ Илкандар хамтлагийнхны хэрлээ ах тий болж байгаа ахтраас гуулаад яг энэ доод үед дээд үе хоёроо яг холбож явчихсан юм бэл. Тэрний хүчинд бид нар чинь одоо энэ дээдлийнхаа ах нараас тий мэддэг сурсан одоо аль аль чиглэлээр илүү давуу талтай гэдэг юм. Энэ хүмүүсүүдэд сая бид нар хичээл авч ирсэн. Ингэж явж байгаа бид нар өөрсдөө дунд үе болоод ирсэн. Одоо ах нар маань бол дээд үе болоод ирсэн. Мэдээж яригддаг шүү дээ. Тэгтэл яг доод үеийн уран бүтээлчд бид нар өөрсдөө холбож чаддаг. Одоо бол яг үнэхээр бидний үеэс доошогоо үед бол байхгүй шүү. Юу байхгүй гэхээр харилцаа холбоо communication болон одоо нөгөө дунд үеийн хариуцлага айгүй чухал юм байна. Энэ үе дээд үеийнхэн түүхийг доод үеийнхэнтэй өвлүүлж явж байдаг. Эцэг нэгэн цагт бид дээд үе болно шүү. Гэтэл дунд үе байхгүй. Одоо бид нар хүнд юугаа өвлүүлэх юм те. 90-ад оноос хойш 10 жилд нэг удаа цус урлагт цус хэлбэдэг болсон. Сүүл рүүгээ 5 жил болсон. Одоо BX, Sound хамтлагууд, Lemons хамтлагуудаас хойш 3 үе тасарч чаддаг шүү. 5 жил юу их нөлөөлсөн байна. Энд хип-хоп стилийн нөлөөлөхгүй. Хип-хоп ч гэсэн өөрийнхөө урсгал яг чиглэлээр явж байгаа шүү дээ. Энд чинь ер нь бол рок pop гэж явж байсан. Сүүл рүү рок pop, хип-хоп гэдгээр нэг цогц бүл болоод явцсан шүү дээ. Тэгээд миний зүгээр ойлгож байгаагаар нь юу байсан бэ гэхээр Монгол хүн багтай тэгсэн ч гэсэн уран бүтээл урлаг өөрийнхөө голдролгоор чиглэлээр явна. Яг зүгээр миний дараа нь одоо болуулаад алуулах гэдэг нь хүмүүсүүд коммент. За яг миний зүгээр харж байгаагаар бол урлаг гэдэг нэг урсгал байгаа шүү дээ. Тэр тусмаа дууны урлаг. Хүнд хамгийн урлагийн дотроос хүнд хамгийн ойрхон урлаг нь дууны урлаг байна. Мэдээж хэрэг. Мэддэг мөртлөө мартсан зүйлийг чинь дахин сануулад байгаа л дууны урлаг гэдэг. Тэгээд дууны урлагийн өөрийн урсж байгаа голдрохыг олон нөгөө юм сууг шууд татсан. Энд яг юу оролцсон бэ гэхээр арилжааны болон үндэсний хувийн хэлбэрүүдийг оролцсон. Одоо Монголын Got Talent гэлтэй ингээд янз бүрийн уран бүтээлч телевиз болон одоо өөрсдөө нэг хамтлаг болох шоутай гаргаж ирсэн. Тэгээ энэгээр одоо UBS ч 25 ч байна те гэх мэтлэн заадаа алуулах үү. Тэгээд тийм тэгээд энэ сувг шуудуудыг татаад тэр сувг шуудыг арчлахгүй бол тэр угаасаа ширхэх юм да. Тэгээ нэг хүүхдүүдийг гаргаад ирсэн. Нэг хүүхдүүд нь гинт ялагч болоо. Нөгөө бидний нөгөө хэдэн ах нараасаа үн цэнтэй үг сонсоход бол гүйж харайж явдаг тийм байхгүй гинт ингээ гараад ирсэн хүүхд чинь. Зам нэг дүт болчлоо шүү. Дүт тийм. Нэг талаасаа буруу юм биш. Тэгээ нөгөө талаасаа яг юу харагдахгүй. Ялагдаж үзээгүй ялагч ялтын амтыг хэзээч мэдэрдэг байна. Ялагдаж үзсэн ялагч өөрөө ялтын амтыг мэдэрч байна. Гэтэл шууд тэгээ гараад ирсэн хүүхд. Өнөөдөр тэ шууд гараад ирсэн бол бүх юм амрах юм шиг санагдаад. Одоо над дээр ганц хоёр хүүхдүүд хурж ирэл ахаа ихчээ дуулыг явдгийг хүмүүсүүд ойрогчмын хүмүүсүүд. Бидэрт юу гэдэг вэ гэхээр ахаа нэг дуу хийгээд нэг дуулаад болвол цаашаа яв. Болчвол болохгүй байли дөө. Ийм хоёрдуул санаатай юм нэг хүүхдүүдэд асрагт төрүүлсэн байна. Тэгээд хүүхдүүд өөр яд хүүхлээ. За ингээд нэг шоунд ороод болчт юм байна. Ингээд дуулчих юм байна. Эсэн юм л бас жоохон нөлөөсөн болов гэж би бодоод байна.
Нөгөө талаас нөгөө урлагч гэсэн өөр ингэсэн түүхтэй шүү дээ. Бүх түүхээ мэдгүй яадаг вэ? Нөгөө төрсөн гэдэгтэй адилхан. Бас тийм бас нөлөөлж байгаа. Мэдээж нийгмэд дагаад, цаг үеэд дагаад, урсгал жанр өөрчлөлтгөл яах вэ? Тэрийг өрөөч дагаад явна. Баяж шүү дээ. Баяжаад явна. Тэгээ энэ дундаас бол тэгээд нэг юу гэхээр нэг муу дуу сайн дуу гэдэг юм бол гараад ирсэн. Муу дуу зохиодог, сайн дуу зохиодог. Уул нь бол яг хөө миний бодлоор бол муу дуу гэж байхгүй. Өөр хаа байсан 50-д оны үед зохиогч байсан дууч гэсэн өнөөдөр хөгжмийн техник, технологийн дэвшил үзүүлээд стил жанрт нь тохируулаад яаж гоё болгоод бас дуулаад явж байгаа. Найруулгын тэг гоё шинжилгээ тий. Тэгэхээр нөгөө муу дуу байхгүй муухан дуучин байдаг. Ер нь бол энэ мэдээллийн сувгууд янз бүрийн юм шоунууд их нөлөөлсөн баг. Яг тэгэхээр нөгөө хүүхдч байсан, том хүнч байсан, насанд хүрсэн байсан ч хүн яг юу байх вэ гэхээр нэрээ үлдээх гэдэг нэг юм том юм байгаад байгаа. Амбиц. Хорвоо дээр угаасаа хүн яах гэдэг хоёрхан төрлийн төлөөл ярьж байгаа шүү. Нэрээ үлдээх, өрөө үлдээх. Өрөө үлдээх бол байгалийн. Нэрээ үлдээх тэр хүн өөрийн одоо багхан ч гэлтгөө тэр нэг ажлын талбартаа хамт олонныхаа дунд нэртэй байх. Бүр цаашлах юм бол одоо хамаатан садан ах дүүс ихч дүүс болон өөрийн том компани аль болох хүн дэвшиж нэрээ үлдээхийг л хүсэж байна. Тэгэхээр нэрээ үлдээх бас нэг том нэг юм хариуцлагатай бөгөөд хүнд хэцүү юм гэхэл бас урлагийнхан дээр л байна. Хүн нэрд гарах хэцүү шүү дээ. Нэрээ алдах шиг айгүй амархан баг. Нөгөө мөнгө олох хэцүү өрх амархантай гэдэгтэй л адил. Унах амархан шүү дээ. Амархан. Тэгээд ер нь бол яг хуу миний л бодол шүү. Мэд. Урлагтаа гэрээ хийнэ гэдэг бол чөтгөртэй гэрээ яг адил. Урлаг өөрөө эхлээд өөртөө хамгийн сайхан нэг өгөөл. Энэ хорвоо өөрөө яг ямар хуулийн захирагдаж явдаг юм бэ гэхээр өгөө авааны хууль таа. Чи даахаар аваад л. Гэтэ чи буцаагаад өгнө. Чи хичнээн өгөх үү? Чи дааж чадж байгаа бол тэгээд чи буцаагаад тэрнийг төлөө шүү гэдгийг даабл болгодог юм чинь урлаг өөрөө. Урлагийг дагаад сайн ч юм байна, муу ч юм. Тэгэхээр нэг урлагтай гэрээ ихт бол чөтгөртэй гэрээ ихтэй яг адилхан шүү гэдэг тийм одоо чадвар байна уу? Би хүүхдүүдээс асуух. Эргэлзэж байна гэдэг бол тэгэл биш болчихлоо. Одоо гоё болж байгаа нэг хүүхдүүдийн хийж байгаа уран бүтээлүүд залуучдын маань хийж байгаа уран бүтээлүүд бол гоё штэ. Гоё ч юм байгаа. Бас ингэчвэл дээ гэсэн ч бас юм байгаа. Тэгээд юм хоёр талтаагаас байна штэ. Би тэгээд одоо подкастынхаа төгсгөлд зочдоос нэг уламжлал болгоод асуултаа асуучих гэж бодож байна. Яг гэвэл хүн болгон өөр ингэсэн бодолтой, хүн болгон өөр ертөнцтэй байдаг. Манай төрөөгийн хувьд ажиргал гэж юу вэ? Одоо нэг ер нь хамгийн би ч одоо эцэгхээ алдаад удаж ин л та. Аав маань 2-3 жилийн өмнө өнгөрсөн. Ээж маань бараг нэг 8-9 жил болж байна. Тэгээ хаяада ингээ одоо нэг баяр ёслол ч юм уу одоо нэг цагаан сар болдог шүү дээ. Тэр үед амар их бодогддог байхгүй. Эцэгээ. Ер нь хамгийн том аз жаргал бол ер нь л эцэг эхтэйгээ хамт байх гэр бүл. Мэдээж яг найз нөхдөйгээ хамтдаа байх урлаг соёлын өөрийн бас аз жаргалыг мэдрэх сайхан л та. Эцсийн бүлэгт нь явж яваад гэр бүл эцэг эхийн аз жаргал гэдэг бол
үзлээ ш тавтагдсан бил. Яг урлаг гэж явж байхдаа би хамгийн өндөр байшингийн орой дээрч байж үзлээ. Хамгийн навхан байшингийн бодголтонч байж үзлээ. Энэ болгон дээр бол яг эцэг эхий бодогддог. Тэгээд нин үгүй хэлэхэд бол ааваас илүү ээжээс илүү ихнэр байдаггүй юм бил. Тэр наац жаргал гэдэг бол эцэг эхтэйгээ хамт байна. Томоос том наац жаргал. Одоо лавсэр ахын тэр шүлгийг одоо л ингээд бүр амар хүн амьдрал дээр үзэж ил мэдэрдэг. Чийдэг авах баян байлаа. Яхас илүү том наац жаргал баг. За маш их баярлалаа. Мэдээж яриг одоо их орон эцэг эхээс өөр илүү аж аргал гэж юу байх вэ? Тэгээд өнөөдрийн подкаст маань харамсалтай ингээд өндөрлж байна. Би төрөөтэйгээ өнөөдөр уулзаад ингээд дуусахаар болчихгүй. Төрөөгийн шин хийж байгаа, бүтээж байгаа зүйлүүдийн байн та бүхэндээ бас шин соргогоор бас хүргэх болно. Тэгээд төрөөтэй өнөөдөр хуучин дурсамж ярьж бас та бүхнийгээ бас нэг чилээх хүссэнгүү. Төрөөгийн үзэл бодол, төрөөгийн ирээдүйн хийх гэж байгаа энэ төлөвлөгөөг нь бас жоохон яриулахыг хичээсэн шүү. Тэгээд миний урилгыг авсанд маш их баярлалаа. За гялалаа. Тэгээд цаг гаргаж цаг заваараа энэ ахтай битэрийн ярилцсан ярилцлагыг үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд Фризон хамтлагийг дэмжиж сонсож явдаг та бүхэндээ бүгдэнд нь баярлалаа. Сонссон хүмүүстэй аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэж ирэж байна. Тэгээд юу сонсон хүсэл нь 9981 бол бүгднийг биелүүлээрэй. Энэ ахтай ч гэсэн ярьж Маш их баярлалаа. баярлалаа танд өрсөнд. За өнөөдрийн подкаст маань ийхүү өндөрлж байна. Манай подкаст уламжлалсаар одоо Баянгол зочид буудлын хойдолд байрлах The Corporate Улаанбаатар зочид буудлын 2 давхурд байрлах Chairman ресторанаас хүрлээ. Та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаар хүртэл Түр баярлалаа. Bye bye.